Замын цагдаагийн гүүр ашиглалтанд орсноор замын хөдөлгөөний ачаалал 30% буурах тооцоо гарчээ. Нэгдээд удаагүй байгаа ч замын хөдөлгөөний ачаалал бага зэрэг буурсан хэдий тийм ч өглөө оройд төгжирдэг байдал хэвээрээ байна. За ер нь үзүүлж авах шиг шүү дээ. Айгу төгжирж авах бага ч гэсэн буурж ийн л гэж бодож байна. Тий. Одоо ингээд шууд урдаасаа чигээрээ даваад ирж нарны бүр руу салахгүй эсвэл их тавны бүр руу зорчихгүй юм. Шууд ингээд даваад ирж яхаар айгу дажгуулна. Тий. Үүнээс гадна явган хүний зам байхгүй дээрээс нь тэмдэглэгээ хийгдээгүй учраас явган зорчигч нар автомашины замаар гүүрэн дээгүүр явж замын хөдөлгөөнд саад учруулж байна. Уг нь гүүрэн дээгүүр явах нь зам товчилдог учраас явган хүний зам тавих хэрэгтэй гэж эргээд хэллээ. Тий. Зүгээр гайхал явцсан ч харин юу гэл юм шиг шүү дээ. Зам байхгүй тий. Тий. Явган хүний зам тавигдаагүй нөхцөл одоо явал ямар нэг юм. Гот энэ ч хайр нэг хэцүү эвгүй юм бэ. Энэ чинь тэгээ мэдэхгүй ингээ явчихгот энэ цагаан шугам байнгут заа цагэл мэдээгүй байж байгаа л тэгэл энүүгээр баригдсан гэхэрэн за арай дүтэмчин гэж одоо тэрүүгээр тойрж явахгүй тэгэл явцсан л. Төгжрөл буурхлах та. Одоо ийшээ явхад илүү амар болох болоо да. Явганы замгүйг ер нь мэдчихсэн үү? Ер нь нэг сошиал медиагаар ер нь харсан зам. Гэтэ хийх байлгүй дээ. Өчигдөр өнөөдөр хоёр замын цагдаагийн гүүрэн дээр тэмдэглэгээ байхгүй жолооч нар мэдээлэл муугаас болж өөр зам руу орж урсгал сөрөх зөрчил ихээр гарсан байна. Түүнчлэн явган хүний замгүйгээс явган зоршигч нар автомашинтаа зэрэгцэн гүүрэн дээр явж амь насаа эрсдэлд оруулж байна. За өчигдрийн байдлаар хөзөөнд орж байгаа жолооч нарыг харахад бас гүүрэн дээр одоо буцаж эргэж байгаа хурах үйлсийг бас нэлээдгүй хийж байна. Тэгэхээр хөзөөнд орж байгаа жолооч нар манаас тухайн гүүрээр хөзөөнд орох үедээ нарны зам руу нийцэх, нарны замаас буцаад гүүр зүүн нийцэх энэ хөдөлгөөн бол одоогийн байдлаар бас гүүр хийгдэж дуусаг байгаа учраас ингэж хөдөлгөөнд орох боломжгүй байгаа. Зөвхөн одоо шолон хөдөлгөөн бол хэвээ үргэлжилж байна. Тэгэхээр зэрэг нийт хөдөлгөөнд орж байгаа жолооч нар манаас тухайн гүүрэн дээр буцаж эргэх ухрах үйлсийг хийхгүй байх юм шаардлагатай байна. Мөн дээрээс нь тухайн гүүрээр явган зорчигчид одоогоор явах боломжгүй. Явганы зам хийгдээгүй учраас явган зорчигчид одоо хөдөлгөөнд орох юм боломжгүй байгаа. Тэгэхээр нийт хөдөлгөөнд орж байгаа жолооч одоо явган зорчигч зам үзүүний дүрмээ биелүүлээд анхаарал болгоомжтой орцох юм шаардлагатай. Замын цагдаагийн гүүрний ажил хараахан дуусаагүй байна. Цаашдаа нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын Б хэсгийн хөдөлгөөнийг 9-р сарын 25-нд зүүн хойд талд үндсэн гүүрнээс нарны зам руу холбогдох Ц хэсгийн хөдөлгөөнийг 10-р сарын дундуур нээхээр төлөвлөж байна. Гэвч явган хүний зам, дугуйн зам тавих хэсэг нь хараахан тодорхой болоогүй байна.